Сено Дебравэ миний шинжлэх давтамжрал. За баг 2 сар завсарласан байна уу? Удаамжтгээрээ уулзсангүй. Ер нь бол миний хувьд болохоор ер нь сошиал ертөнцөөс төр хэсэг зайгаа авчихсан байсан. Энэ удаа болохоор энэ мэдээг үзээд хэрэг дурлаад ингээ гүйлгээд харж байхдаа адилхан эмэгтэй хүн учраас эмэгтэй хүнийхээ туулж байгаа зовлонг хараад тэгээд түүнийх нь дор үлдээж байгаа хүмүүсийн сэтгэлдлийг хараад яалтчгүй эмэгтэй хүнийхээ төлөө дуурхаас өр замгүй учраас энэ хүү бичлэгээ хийхээр шийдээд байж байна. За тэгэхээр ямар шүү мэдээлэл вэ гэхлээр та нар бараг мэдж байгаа ах уу? Зариг сегмент дээр болохоор ингэж мэдээлэгдсэн байгаа юм. iStop хамтлагийн дуучин од эрдэнэ эхнэрээ хүчирхийлж зоддог бэжэ гэсэн мэдээлэл тавигдсан. Бас шинэ нэрэн гэдэг пэйж байгаа юм л да. Үүн дээр iStop хамтлагийн дуучин од эрдэнэ гэсэн байна. Бас touchkino.com дээр iStop хамтлагийн дуучин од эрдэнийн тайлбар гэсэн байна. Нүүдэлчин CGM-ийн болохоор iStop хамтлагийн дуучин од эрдэнэ гэдэг ингээд нэг бичлэгийг шеэрлсэн байгаа юм. Цаг үеийн мэдээлэл дээр болохоор iStop хамтлагийн дуучин од эрдэнэ эхнэр гэдэг ингээд одоо энэхүү хоёр хүний одоо гэр бүлийн маргаантай асуудалтай байгаа энэ лайв видеонуудыг шеэрлэхдээ мэдээлэхдээ тайтлын энэ хүнийг мэдгүйгээр танихгүйгээр шууд ингээд iStop хамтлагт хамаатуулаад ингэж бичиж байгаа нь болохоор ёс зүйн хувьд аюу алдаатай байна. Эхлээд мэдээлэлээ сайн шалгах хэрэгтэй. Нэгт гэвэл энэ хүн болохоор iStop хамтлагтай ерөөс ямар ч холбоогүй iStop хамтлагийн гишүүн биш. Яг уу iStop хамтлагт энэ од эрдэнэ гэдэг хүний хоёр ах нь бол нэг нь өнгөрсөн жил нас урсан шүү дээ. Оргил эрдэнэгээд оч эрдэнэ гэдэг хоёр хүн бол дуулдаг, хоёр ах нь дуулдаг байгаа. Энэ хүн болохоор Bomb гэдэг BOMB гэдэг брендинг. Одоо жишээ нь би нэг өмнөх бичлэг дээр ингэж яаж исэн шүү дээ. iStop гэдэг хамтлагийн подолгтой нэг бичлэг дээрээ би нэг ярьж исэн. Яг нэг энэ подолкийг хийж үйлдвэрлэдэг тэр брендинг эзэн байхгүй юу? Од эрдэнэ гэдэг хүн чинь Bomb одоо тесрэлт гэсэн үг шүү дээ англиараа. Тэнгүүд л бас монголоор BOMB нь болохоор Батмүхийн од эрдэнэ Мандан Бадар гэсэн бас утгатай гэсэн. За энэ жижиг мэдээлэл яг уу шууд ярианыхаа гол сэдв рүү оръё те. Цэг цэгдэг нэртэй эхнэр нь өөрийнхөө Facebook хаягнаас 1 цаг 17 минутын сүүл тийм лайв хийсэн байсан. Бас түүний өмнө бас лайв хийсэн байсан. Тэгээ яг лайвын бүтнээр нь үзэлгүйгээр жижиг богино бичлэг ингээ Facebook дээр рил болгох юм тастаа тэнд явж байгаа. За тэгээд тухайн богино бичлэгийг нь үзээд эхнэрийг нь дүгнэж уурлаж ойлгож ярьж байгаа хүмүүс байх шиг байна. Тэгээд би болохоор лайв бичлэгийг бол бүгдийг үзсэн. Одоо болохоор буцаад ингээ орохоор байхгүй устгахчихсан байгаад байна л да. Өөрийнхөө стори дээр болохоор нэг энэ мэдчлэн 8 сарын 14 гээд 2025 оны 6 сарын 11 гээд ямар гэмтэл авсан. Би одоо энэ 2025 оны 6 сарын 10-нд тугаар нүс зулгааж дасцсан гэдэг. Тэгээ үс нь одоо ингээд яг нэг голоор ингээд цоорцсон байгаа даахгүй ингээд хэсэг газар ингээд онгорхой. Тэгээд стори дээр дархны охтуудаас өөрөө цухтаадаг гэж ярьсан хүн яг үнэндээ гээд нэгэн охины чатыг ингээд харуулсан байгаа юм л да. Тэгээ ерөнхийдөө бол өөрийг нь охтууд гуйдаг гэж ярьсан боловч өөрөө охтуудыг ингээд буудал тооны барий гэж ингэж ярьдаг тийм санал тавьсан талаар энэ охин бол чатаар хэлсэн байгаа юм. За тэгээд бас өөр охтуудаас өмнөх түүхтэйг холбоотой түүхүүд хуваалцаж байсан. Бас өөр нэгэн эмэгтэй хүн болохоор чи өөртөө нөхрөө түмний шившиг болголоо гэдээ ер нь жоохон эмэгтэйгээ буруутгасан тийм хувь чат бичсэн байсан. Тэгээ тэр хүнийг нь бол ингэж дэлгэж харуулж байгаа юм л да. Ийм хулна гэдэг. Тэгээ адилхан эмэгтэй юм байж ч одоо чатаар орж иж ингэж илүүр хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд өөрөө лайв хийсэн, стори оруулсан. Тэгээ түүний дараа одоо энэ лайв хийдэг мөнх эрдэнэ гэдэг нэг юм хүн байдаг байгаа. Пүүх эн чинь бүр 405k дагагчтай юм байна шүү дээ. Тэгэд энэ хүн хандаад ингээ хамтдаа лайв бичлэг хийсэн. Өөртөө хамгаалалт хүсээд тэгээд өөрийгөө илэрхийлээ. Бүр илүү олон хүнд хүрээсэй гэх те. Яг энэ бичлэгнийхэн доор байгаа комментуудыг нь харахаар байна штэ. Саяхны зурган дээр чинь чамайг хатан хаан шиг тагсан л бэнлээ штэ гэд. Тэгсэн чинь нэг Баярмаа Бачаргал гэдэг нөхөр доор нь ингэж коммент хийсэн байгаа юм л да. Миний дүү нөхөртөө зодуулдаггүй юм гэж юу байх вэ? Өгсөн байх л асуудал шүү. Одоо эхнэртээ зодуулж байгаа хүмүүс байгаа шүү. Энэ яг эрүүл биш баха те. Тэгснэ пүү гэр бүлийн хэрүүл мөнх эрдэнэд хүрчиж байгаа мó гэд. Тэгснэ чи инхийн цагаан тагтаа од эрдэнэ хогийн хулгайчууд те мөнх эрдэнэ өвгөн минь 90 ми хооронд илжиг бүүж ороол гэж чи илүү шүү дээ өвөө минь. Тэгснэ нэг хүн бас ингэж коммент хийсэн байгаа юм л да. Ах нь өнгөрөөд удаагүй байхад дүүг нь хойноос нь явуулах нь дээ хөөрхий.
Эхнэрээ зодсон хэрвээ үнэн болж штэ. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдоод. Тэгэхэд энэ бол гэмт хэрэгтэн л гэсэн үг штэ. Тэгтэл одоо гэмт хэрэгтнийг өмөрөөд одоо сүрдүүлээд байгаа юм байна. Хайш энэ хүн одоо амиа оролцоход яач вэ? Ахих нараас дүүг нь бас ингэж явуулчих үү гэдэг тийм санаа мэдгүй би л ойлгоогүй. Яа тэгээд бас үүн дээр нэг хүн бас ингэж комент хийсэн. 20 жил эхнэрээ хүчирхийлсэн нийслэлд ажилдаг залуу ямар ч ял аваагүй шүү бод. Тэг бас л ийм хэрэг өмнө нь босон учраас энэ нэмэгтэй өөр хүн амтнаас тусламж хүсээд ингээ лайвчлыг хийгээд ямар сандаа ингээ явах вэ? За тэгээд ямар тач гэсэн энэ хүү лайвын дараа тэгээд лайв ч мөнх эрдэнэ маань болохоор цагдаа дуудаад нэг цагдаад хүлээл гэж өгсөн байгаа юм. Ингээд төрийн цагдаад ямар ч хэлсэн хүлээл гэж өглөө гэр оронд нь хүлээлгээрээ. Тэг ямар байр гэлээ ахын дөө? Хамгаалах байр үү? Хамгаалах байр бүсэл гарах юм. Хамгаалах байр бүсэл гаргаж өгнө гинэ. За нөгөө хүчирхийлэгч од эрдэнэт хүчирхийлүүлсэн хөөхд зайлуул ингээд хоёр хөөхд байгаа ирээд явлаа. Төрийн цагдаад хүлээл гэж өглөө. Аюулгүйдгийн анхаараараа баярлалаа хань өнөр. Эхнэр өөрийнхөө Facebook дээр нэг лайв хийгээд лайвыг ингээд багцлаад ингээд харах юм бол шүү дээ харилцаа тэр хоёрын харилцаа эхнэрийн өнцгөөс заяо тайлбарлахаар ийм байгаа даа. Яг гоо эхнэрт 13 жил үерхсэн экс байсан. Түүнээс салсан. Тэгээд ерөнхийдөө од эрдэнэ болон энэ цэгц хоёрын харилцаа болохоор 8 сард эхэлсэн байгаа юм. Тэгээд 9 сард цэгцийн өөрийнх нь төрс өдөр болсон байгаа юм. Тэгээд төрс өдрөөр нь гуйсан байгаа юм. Тэ яг бүр натаа гэрлээч гэд бүгж өгөөд тэ. Ингээд аль бисаар сүд залуу сүд бүсгүүчүүд болж байгаа. За тэгээд тэр үед нь энэ од эрдэнэт хүн өөрөө хүүхэд болох гэсэн байгаа юм. Тэгээд яг түүний дараа удачгүй 10 сард жирэмсэн босноо олж мэдсэн байгаа юм. Гэхдээ ерөнхийдөө 8 сард эхэлсэн харилцаа гэхэр чинь сарын дараа л гуугаа тэгснэ ингээд түүнээс дахиад нэг сарын дараа ингээд жирэмсэн болсон тий. Тэгвэл өөрт нь 13 жилийн харилцаа байсан. Тэр 13 жилийн харилцаанд жирэмсэн болоогүй эсвэл жирэмснээс хамгаалж исэн зүйл жирэмслэлтээс хамгаалж исэн үү тий. Тэгээд энэ 13 жилийн хугацаанд энэ хоёр үнэхээр бэлэн байсан уу хүүхдтэй болоход бэлэн байсан үгүй юу бид нар мэдгүй юм нүдэрээ харсан биш. Гэхдээ маш олон түүхэн дээр одоо маш олон одоо бодит жишээнүүд дээр олон жил ингээд хамт байгаа л эдэг нэг бүтдгүү хосууд байдэн штэ. Тэгсээр ингээд айгүй хурдан бүтдэг хосууд байдаг. Тэгээ яг нэг иймэрхүү жишээнүүд байдаг шиг энэ эмэгтэйн хувьд энэ нэр хувь тавилан байна л гэж ойлгосон байгаа байхгүй юу? Амьдралд нэг залуу гарч ирлээ. Эхнэр минь болооч гэгээд гуйлаа. Тэгээ бүр ар гэр нь ингээд яг албасаар бүр бэр гуйсан гэж байгаа байхгүй юу? За тэгээд эхнэр минь болооч гэж гуйгаад удаачгүй нөгөөх нь эцэг болохыг хүссэн. Тэгсэн чинь ингээд нэр ингээс А болцсон. Ингээд жимсэн болцсон. Нөгөө нь ингээд хүснээрээ А болж чадж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүгдийг харахаар чинь хүн чинь эхний жилдээ айгуугаа жаргалтай байсан гэж ярьсан гэхээр энэ үнэхээр хувь тавилан юм бэ те гэж бодож эхлэх байхгүй юу? Яалтчгүй. За тэгээд энэ лайвын ерөнхийдөө гол хэд хэдэн зүйлийг би багслаа ярьсан. Угаасаа тэр чинь цаг гарan гээ лайв байсан шүү дээ. За эхнийх нь болохоор араар тавилтыг хэлсэн байгаа юм. Тэгээд тэр араар тавилт тэр хүүхэд тасрагч болно бас нэг өөр нэг нэр бүхий юмхтэй байсан шүү дээ. Тэр ялангуяа хүүхэд тасрагч нь танаа нөхөр чинь надаар дутхгүй шүү дээ гэдэг ингэ хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд би гайхаад байгаа байхгүй юу? Миний хувьд ганц бие байхдаа ингээд залуучуудтай уулзахдаа ингээд нэг сэжигтэй санагдвал шүү дээ. Одоо энэ хүн цаана найз охинтой юм уу их нэртэй юм шиг те сэжигтэй санагдаж эхлүүл би шүү зайгаа авдаг бас уулзгаа бэлдэг. Яагаад вэ гэхэлэр би өөрийнхөө ирээдүг бодоод яаж дээ. Өөрийнхөө ирээдүйд би үеийн үр тарьж одоо хүн юу тарьснаа түүнийг хурааж аавна. Одоо карма үеийн үр гэж байна шүү дээ. Тийм учраас би өөрийнхөө ирээдүйд муу хурс суулгамааргүй байгаа учраас би тийм зүйлийг хиймэргүй шүү дээ. Тийм учраас би найз охин тийм үү их нэртэй гэдэг сэжиг дөрвөл би тэр залуугаас холбоогоо тасалдаг. Тэр залуугаас харилцаагаа тасалдаг уулздаггүй байсан. Тэгтэл тэр араар тавилтан дээр тэр хоёрын дурддагцсан эмэгтэйчүүд болохоор аль аль нь улаан цай мэдчихсэн. Их нэртэй гэдгийг цаана хүүхдтэй гэдгийг. Ноод нэрдэн гэдэг хүн чинь Facebook дээр их нэр хүүхдийн зэрэг оруулдаг, зарлдаг ингээд бүгд мэддэг. Тэгээ мэдсээр би ч яагаад ингээд уулзаад идэм бэ? Тэр охтууд нь яагаад бэлэн байгаад идэм бэ? Гэдэг тэр би амар гайхсан. Түүний дараагийн хэлэх гэсэн санаа нь болохоор бие махбодын хүчээр хийлэл. Энэ эмэгтэй зург хүргээ оруулсан байсан, хөрсөн, няцарсан, хүснээс нь зулгаасан. За бие махбодын хүчээр хийллийг бол яасан ч яавч хүлэмжшүүлж болохгүй. Энэ бол байж болохгүй асуудал. Бие махбодын хүчээр хийллийг болохоор зарим нэг залуучууд тэгээд л юм л та. Одоо зарим нэг залууч гэлтгүү X-тэйгээ уулзсан нэг бичлэгэн дээрээ те. X нь тэгж хэлж штэ. Тэгээ өөрөөсөө л болж зодуулаа байлгүй дээ. Тэснэ нөгөө чинь тэр өөрөөр 4 цагт уулзсан гэлөө тэр X-тэйгээ тэр стори явьжсэн штэ.
Өөрийн дөрөв цаг экстэйг уулзсан. Тэгсэн чинь би чамтай би хүнтэй хоёр цолтойг уулзсан байсан. Би чамд зодож ирсэн юм уу гэсэн чинь. Гүү штэ хэрвээ чи зодуулсан бол өөрөөсөө болсон гэдэг нэмэгтэй хилээ зогсож явах жишээний. Тэгтэл энэ цэгцгээд ихнэр нь штэ жирэмсэн байсан. Тэгээ жирэмсний дараа хөөл байсан. Хоёр нялх хүүхэдтэй, хоёрын нялх хүүхэдтэй. Ийм эмэгтэй байглаасаа гормоны өөрчлөлт явагдана. Сэтгэлээр унана. Тэр чи өөрөөс шалтгааллахгүй байгалийн зүйл явагдаад байгаа байхгүй юу? Тэгэд түүнийг л дэвчиж чадахгүй эр хүндээ түүнийг л дэвчиж ойлгож чадахгүй эр хүн ингээд их нэртэй гар хүрнэ гэдэг ч бол байж болохгүй л асуудал байгаа юм л та. Тэгээд түүний дараа тэр эмэгтэй бас нэг хэлсэн зүйл сэтгэл санааны хүчирхийллийг тодорхойлж хэлчихсэн. Өөрийг нь илдвэр хэлдэг байсан. Тэгээд чамайг тижээж байгаа гэл тээ. Тэг бодоод үстэй 2-2 нэл хүүхдтэй хүн ажил их боломжгүй хүүхдээ хараад байж байгаа. Тэгвэл энэ үед нөхөр нь л тижэхээс үр замгүй үстэй. Гэтэ бүр ингээд тижээсэн гэдгээ дээр бүр айгүй акцент өгөөд одоо юу гэмээр юм дээ. Исламын шашинтай нэг эрэгтэй хүн аятай бүхэл бүтэн өөрийнхөө хүүхдийг гаргаад өгсөн ихнэр хүнийг тижээвэр амтандаа зөөрлээд. Эн чин тижээж байгаа хэрэг биш байхгүй юу? Хариуцлагаа хүлээх эр хүний хариуцлага байхгүй юу? Ихнэр хүүхдээ даагаад явна гэдэг чинь эр хүний хариуцлага ердөө. За түүний дараа болохоор бас энэ залуу юу үлдсэн бэ гэхээр сошиал хүчирхийлэл. За сошиал хүчирхийлэлд нь юу орж байгаа вэ гэхээр хувийн зургийг дэлгэж байгаа энэ төр. Эхнэрийнхээ хүүхнийхээ зургийг явуулсан. Одоо хоёр хосын хооронд хувийн чат харилцаа хүүхний зураг байдаг л асуудал. Харин тэр залуугийн өөрийнх нь эртний зургийг харин ч би харуулаагүй гэдгээ тэр эмэгтэй мөнх эрдний лайваар орж явахд хэлсэн шүү дээ. Харин би өөрийн чинь эртний зургийг харуулаагүй шүү гэд. Тэгтэл эхнэрийнхаа тий хувийн зургийг өөрөө лайв хийж байхдаа харуулж байгаа байхгүй. Энэ болохоор сошиал хүчирхийлэл. Тэгээд бас хоёр дахь нь болохоор эхнэрээ уурлуулчаад бичлэг хийгээд тэгээ түүнийг өөрийнхөө тусгай ингээд гэр бүлийнхэн нууц групп чат руу явуулдаг. Энэ болохоор сошиал бүлэрэг орчиж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь сохтуу дасарсан байх үед нь бас бичлэг хийнгүүтээ тэрийгэ бас лайваар харуулчихсан. Сохтуу байгаа эхнэрээ халамжлаад, тайвшруулад, хайрлаад унтуулахын оронд бичлэг хийгээ байж гэдэг чинь одоо эр нөхөр хүний гарга хөөртөл мөн үү? Эхнэр хүн өндөр чи гомдлохоос өөр яах юм угаасаа. Түүний дараагийн энэ эмэгтэй гаргаж тавьсан асуудал болохоор хоёр хүүхэдтэй халамж тэтгэмж үзүүлэхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. 7 хоногийн 300 сая төгрөг гэлөө. Юу лээ? Өгөөд ингээ мөнгө нь ингээд хязгаартай тийм их мөнгө биш. Яг ингээл 300 сая төгрөгөөр хүнсээ аваад те ер нь бол хоёрын хоёр хүүхдэд бол маш их мөнгө хэрэг болно. Ер нь бол маш их зарлал хэрэг болно шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр эмэгтэй хүний өөрийнх нь зардал гээд те. Тэгтэл салангуудаа чи өөрийн гэсэн гэр бүлтэй хамаад цадны руу яваач ээ гэж хэлсэн байгаад байгаа байхгүй юу. Яг мөнх эрдний лайваар орж явахдаа айгүй ухаантай зүйл ярьж байсан. Харин тэр мөнх эрдэнэ гоо болохоор жоохон дундуур нь тасалчих шиг болно лээ. Тэн дээр болохоор ямар санаа байсан бэ гэхлээр би гуйлгаж авсан айлын бэр хүн би өөрийнхөө хамаатан садан ар гэртээ би гай болмооргүй байсан гэдэг санаа байсан. Тэгэхээр айгүй ухаантай байгаа зү. Тэгтэл өнөөгийн Монголд маш олон хүмүүс тэгээ жоохон хэцүүхэн амьдралтай хүмүүс арай гайгүй боломжтой амьдралтай байгаа хамаатан саданда гай болж амьдардаг зөндөө олон хүмүүс байдаг. Заавал нэг тусламж авах хэрэгтэй. Энэ надад гайгүй байгаа юм чинь надад туслах хэрэгтэй гэж боддог хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр энэ нэмэгтэй бодол нь болохоор айгүй ухаалаг зүв байгаад байгаа байхгүй. Ер нь хүн амьдрахтаа бусдад гай болохгүй л амьдрах хэрэгтэй шүү дээ. Түүн шигээ өөрийнхөө хамаатан саднуудаа гай болмооргүй шүү дээ. Эр нөхөргээд итгээ сонгож байгаа тэр амьдралдаа бас нэг баттай суурьтай амьдрчмаар байгаад идэг. Тэгээ хамаатан саднуудаа гай болмооргүй байдаг. Нэг ийм санааг илэрхийлжсэн боловч мөнх эрдэнэ гой үгийн дундуур нь тасалчих шиг болно лээ. Энэ бүгд болохоор эмэгтэй хүн гэдэг үгнээсээ би эмэгтэй хүнийхээ талд орж ярьлаа. За тэгэхээр би бол мэдээж тэр эрэгтэйг тэр чигтээ 100% тэр хүнийг бол ингээд гэмт эрэхтэн буруутан мэтээр ингээд яриад би дуусгахыг хүссэнгүй. Одоо бүгдээр шал эсрэг талаар буцаад эр хүнийх нь гаргаж ирсэн аргументуудыг ингээд сонсоод үзье. За нөхрийн талаас болохоор оршлон ингэж хийлээд байгаа байхгүй тэр ерөнхийдөө тэр нөхрийн тэр лайвыг нь ойлгоход бол жоохон хүндрэлтэй байсан. Яагаад тэгэхээр 5 үг дутмыг хараад заримдаа тэр 5 үгээд давтаж ирж исэн учраас ингээд базаж ойлгоход бол ер нь хүндрэлтэй байсан гэсэн үг. Харин тэргээр одоо базаж ойлгоход хэцүү тэр лайваас би юу ойлгосон нөхөр нь яг юу хэлэх гээд илэрхийлэх гээд байгаа вэ гэдгийг би ойлгосноо танд хуваалцсан гэсэн үг шүү заяа. За тэгээд оршил буюу түүх байгаа шүү дээ. Эхнэрийн зүгээс болохоор хувь тавилын ингээд хэдий хурдан бүтсэн ч гэсэн энийг хувь тавилан гэж харсан бол нөхөр нь болохоор надтай уулзаад удалгүй жирэмсэн болсон.
Миний нэр хүнд мөнгөнд тулсан гэж үздэг байгаа байхгүй. Нэгсэндээ эхнэрийгээ gold digger гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. 13 жил цуг байсан хүнтэй гэж ирэмсэн болоогүй бэжж надад ерөөсө сарын дараа л ирэмсэн болсон намайг хүүхдээр уургалсан гэдэг санааг илэрхийлжсэн гэсэн үг. За нэмэгтэй gold digger юм бэжээ. Тэгээд хүүхдээр өөрийг нь уургалсан юм бэжээ. Тэгээд хэрвээ ухаантай болж штэ эр хүн өөрөө бэлгийн боловсралтай байх ёстой штэ. Эмэгтэй хүнийг жирэмсэн болгохгүй талаас нь өөрөө өөрийгөө тэр уурганд оруулж нэг хүүхдээр дөнгөлгүүлэхгүй тулд одоо нэгсэндээ өөрөө бол бэлгийн боловсралтай байх ёстой. Бэлгийвч хэрэглэх ёстой. Тэгтэл өөрөө тэр хариуцлага үүрээгүй юм бэж эмэгтэйгээ ингээл буруутгаал Өнөө бол gold digger 13 жил байсан хүнтэйгээ жирэмслээгүй юм бэж надтай биш сарын дараа л жирэмсэлсэн гэж хэлсэн. За тэгээд түүний бас нэгэн эхнэрээ буруутгаж эхнэртэй гомдож байгаа зүйл нь болохоор миний нөгөөтхийг жижигхэн гэсэн гэж байгаа байхгүй. Хүмүүс бас богино тастаа тавцсан лээлэлтэй тэр бичлэг нь манай эхнэрийн нөгөөдх нь болохоор амар том. Тэгээ надаа ямар ч таашаалгүй байдаг. Тэгээ тэглэж минийхийг жижигхэн гэсэн. Тэгээ дуурдгуу. Тэгээ өөр хүнтэй хийхээр дуграал идэм байлээ шүү дээ. Он гээд. Тэгэд үүний болохоор гол санаа нь болохоор нөгөө ажлаа ээж явахдаа дуурахгүй байсан. Тэгээ намайг хүчрхэг эр хүн гэдгийг мэдрүүлэхгүй байсан. Тэгээд би тэр одоо хүчрхэг эр хүн гэдэг зүйлийг би мэдрэхгүй байсан учраас гаднаас хайсан. Тэгээ би олсон гэдэг санаа байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг юу штэ хамтрагчтай чи юуг өгөхгүй байна тэр хүн гаднаас хайна гэдэг илэрхийлэл энд явж байна л та. Энэ болохоор бас нөгөө энэ эмэгтэйг ерөнхийдөө нөхрийн зүгээс болохоор gold digger гэж хэлээдсэн штэ. Яг gold digger-уудын шинж бас энэ дээр бас байна л да. Нэгэнт хүүхдийг гаргацсан тэгээ одоо ингээд уургалцсан. Тэгэхдээ одоо би энэ хүнээс бүр ингээд сална гэж шийдсэн ч юм уу те. Ингээд өмнө нь аягүй хөөрхөн ингээд секси айгу гоё ингээд мөчүүдийг өнгөрөөдөг байснаа гинэт ингээд таашаалгүй байгаа мэдөө чи ингээд арчаагүй ингээд тийм эр хүн гэдгийг мэдрүүлэхгүй нөгөө ажлыг хийхгүй ингээд байгаад ахаар эр хүн чинь өөрөө араар нь 50 те ингээд надаас өөр хүнээс хайж эхлэн гэдгийг одоо gold digger-үүд амар сайн мэддэг байх нь штэ. Тэгээд ингээд хуурж мураад нөгөө хүнээ ингээд өөрийг нь хуурах замдал руу түлхэж чинь гэсэн үг. Албаар нөгөөдхөөс би таашаалахгүй байна гэдэг чим албаар нөгөө ажил хийхгүй одоо нөгөө ажил хийхгүй байлаа гэхэд одоо энэ ч одоо шүүх рүү явахаар чи хэцүү шттэ. Манай ихнэр одоо ингээд нөгөө ажил зөвшөөрөхгүй байна. Би салмаар байна гэдэг асуудал байхгүй шттэ. Тэгэхээр мэдээж тийм нөхцлөөр сална гэдэг ойлголт байхгүй. Тэгээд ерөнхийдөө gold digger-үүдийн санаа болохоор албаар нөгөө ажил хийхгүй одоо бойкотлно гэсэн үг шүү дээ. Ингээ хааж боож хиймэргүй байгаа ууралдаг ч юм уу, таашаалгүй ч юм уу ингээд хиймэргүй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаад нөгөө хүн ингээд өөр хүнтэй уулзаж учрахаас өөр замгүй болоод өөр хүнтэй уулзаж учрангууд нь яг түрэн дээр нь дөөрөөлөө за одоо салъя гэдэг одоо тийм gold digger-үүдийн арга байна. Яг тийм арга хэрэгэлсэн юм шигээр харагдаж байна. Яг одоо энийг тэр хүний нэг алдаа оноод тайлбарлаж байгаа үгнээс нь одоо ойлгоول штэ. За тэгээд түүний дараа бас эхнэрээ бас буруутгах нэг зүйл нь X-тэйгээ холбоотой байсан гэдэг. X-тэйг намайг араар тавьсан гэдээ ярьсан. За тэгээ эхнэр нь болохоор хэлэхдээ би ганц удаа л нэг удаа олон удаа араараа тавиулсан учраас би ганц удаа өөрийнхөө X-тэйгээ холбоо барьсан. Яг нь эмэгтэй хүний үүднээс олон удаа хэрвээ ингэж араар тавиулж токсик харилцаанд байх юм бол зөв зүгээр ингээ араараа тавиулмааргүй. Би ч гэсэн бас нэг өшөөг авмаар нэг араар тавьж өөрт нь ямар мэдвч төрхийг үзүүлмээр байна гэдэг үүднээсээ ганц нэг удаа албаар араа тавих ч юм уу эсвэл араар тавьж байгаа юм шиг дүр зураг үзүүлэх ч юм уу тийм хандлага байдаг л та ер нь нэлээ олон эмэгтэйчүүд тийм үйлдэл гаргадаг. Тэгэхээр эхнэрийн зүгээс болохоор ихлэ би нэг л удаа хуцаар ярьсан гэсэн нөхөр болохоор араар тавьсан гэд яг уу нүдэнд харагдаж байгаа нь л уцаар ярьсан болохоос ш харагдахгүй нь цаана юу болсыг би мэдгүй гэж одоо тийм аргументыг гаргаж ирээд байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд түүний дараа болохоор эмээгээ зоддог. Тэгээд миний нялх хүүхэд рүү одоо орилсон гэдэг. Өөрийнхөө эмээгээ зоддог. Тэгээд танаа аав чинь намайг орхио явцсан гэд хүүхэд рүү орилсон гэж одоо хэлээд байгаа байхгүй юу. Тэгтэл за эмээгээ зодох болон хүүхэд рүү орилох эмээгээ зодохыг бол баталж чадахгүй. Бид нарт ямар бичлэг байгаа ш. Тэр уул нь сохтуу хүлчөө байгааг нь бичлэгийг хийхэлээд юм бэлээ. Тэгэхээр эмээгээ зодсон гэж өөрөө амаар хэлсэн бол тэрний бичлэг нь ч гэсэн уул нь байх хэрэгтэй үстэй тий. Яг нэг айгүй сайн баримт цуглуулдаг эдэн нөхөр шиг харагдсан. Тэгэхээр эмээгээ зоддог дээр болохоор баталгаажуулж чадахгүй байна. Баталгаажуулж чадаагүй. Тэгээд нялх хүүхэд рүү орилсон гэдэг нь байж болох асуудал. Яагаад тэгэхээр хүүхэд нь гэртээ хүүхдээ хараа байж тэр хүүхдийнх нь аав нь өөрт нь ямар зан гаргаж байна. Өөрийг нь хуурж ин зодж ин нүдж ин. Тэнгүүд л танаа аав чинь намайг ингэрлээ гэж яг мэдээж хидэд эмэгтэйчүүд мэдээж хэлэх байх. Мэдээж хүүхэд рүү тэгж одоо эцэг нь ямар ч гим үйлдсэн бай хүүхэд рүү орилох бол байж болохгүй асуудал. Тэгээ сэтгэл санаа хэцүү эмзэг үе дээрээ бол эмэгтэй хүн юу ч хэлж орилж бас магадгүй. Тэглээгээд угаас амьдрал заавартайгаа ирэх биш. Энэ эрэгтэй хүнч тэр ихнэрч тэр те аль нь л угаасаа алдаа оноотой те тийм л амьдрал туулж байгаа. За тэгээ түүний дараа болохоор
Бас нэг аргументыг гаргаж ирж байгаа нөхөр. Миний ахын өвхөлт буруутай гэд. Наад нэг эмэгтэй гэж чинь болж манай ах нас барсан. Миний ахыг өвхөл рүү түлхсэн гэж хэлж байгаа байхгүй. За мэдээж айлын бэр эрэгтэй дүүгийнх нь ихнэр шууд бусаар тэр хаах бол Монголд байхгүй те Малайзд байгаа хүний өвхөлт нөлөөлнө гэдэг нь бол угаасаа логикоор бодсон ч нөлөө ерөөсөй байхгүй. Гэтэ миний ахыг өвхөл рүү түлхсэн гэдэг дээр нь жоохон логиктай ингээд амьдрал үтсэн хүний үднээс ингээд жоохон ургуулад бодоод үзүүлвэ штэ. Ургуулад шүү би ийм зүйл болсон байж магадгүй гэд ургуулж бодоод ярьж байгаа зүйл шүү. Ийм зүйл болсон гээгүү шүү. Би анхааруулсан шүү заяа. Магадгүй тэр үед энэ од эрдний ах нь ганц бие байсан. Тэгээд яг ууж иддэг. Магадгүй тэр зүйлээ хэрэгэлдэг байсан. Ууж иддэг байсан, гадуур дотор шоуддаг байсан, дүүгээ дагуулдаг байсан, хамтдаа гадуур дотор орж гардаг байсан байж магадгүй. Тэгээд яг ах нь бол ганц бие ингээд дураараа дөргиж зингэхэд бол асуудалгүй шүү дээ. Хүүхий бол гэх хүн байхгүй. Тэгтэл дүүгийн хувьд болохоор эхнэр гэдэг хүн байна. 2 хүүхэдтэй байгаад байна тий. Тэгтэл 2 хүүхэдтэйгээ ингээд нөхөртөөгөө ингээд сайхан ингээд амьдрах гэхээр тэр ах нь амьдралт нь ингээд гай болоод байгаа ч юм шиг тий. Ах нь ингээд нөхрийг нь уруудтаа дагуулад энэ тентхийн юм руу ингээд дагуулж яваад энэ тентхийн шоу цингэнийг хамтдаа хийгээд тий. Ингээд байгаа учраас магадгүй нөхрийнхөө ах руу тий нэг удаа ууралсан байж болно шүү дээ. Танаас болоод манай нөхөр ингээ гадуур дотор яваад байна. Та манай нөхрийг уруудтаад байна гэд яг хэлсэн байж магадгүй. Тэнгүүд нь ах нь болохоор нэрэл бич одоо дүүгийнхаа амьдралд гай болоод байгаа юм байна да. Тэгээ эхнэр хүүхдээ ингээд сайхан амьдрах гэсэн чинь би л дүүгээ уруудтаад байгаа юм гэж бодоод Монголоос Малайз руу яваад өгсөн байж магадгүй. Тэгээд тэр хоорондоо нөгөө илүү хэрэгэлсэн тэр одоо янз бүрийн тэр асуудал нь болоод тэгээд нас барсан байж магадгүй гэж одоо төсөөлөл шүү энэ бол. За тэгэхээр бол одоо хоёр дахь гаргалгаагаар бодоод үзвэл миний ахыг өвхөл рүү түлхсэн. За тэгээд энэ бол хүүхдийн ихтэй энэ хүүхдүүд нь лайваар бол цэгцтэй сайхан ярьж гин. Тэгтэл нөхөр нь болохоор цэгцтэй сайн ярьж чадахгүй байх. Тэгтэл мэдээж ингэж өөрийгөө илэрхийлж чадж байгаа энэ эмэгтэй хүн мэдээж ахыг нь мэдээж тийм хар там хиймээ тийм юм хэрэгэл байр гэж түлхэхгүй байх. Тэгэхээр тийм талаараа бол мэдээж ахын өвхөл рүү түлхсэн гэдэг ойлголт бол байхгүй байхаа гэж би бол хувьдаа бодож байна. Эцэст нь одоо нийтийн шүүмжлэлийн эсрэг миний нэг байр суурь байна. Нэг биш 2 байр суурь байна. За зөндөө олон хүмүүс гэр бүлийн асуудал та бидэнд ямар хамаатай юм бэ? Магадгүй үнийг үзэж байгаа та ч гэсэн гэр бүлийн асуудал танд өөрт чи ямар хамаатай юм бэ гэх те. Чи өстө нэрэ чамд ер нь ямар хамаатай гэж ирэл те. Ингээл комент хийхэд та бэлдэж байгаа бах. Тэгэхээр үгүй ээ. Энд чинь гэр бүлийн асуудал биш. Энд чинь зүгээр гэр бүлийн 2 хүний хэрүүл маргаан байгаад байгаа юм биш ээ. Энд чинь хүчирхийлэл яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүчирхийллийн эсрэг Монголын ард иргэд бид нэгдэх хэрэгтэй байгаа юм аа. Одоо чинь санаж нөө Жим Молд нөхөртөө олонний нүдэн дээр хутгалуулсан эмэгтэй юм шүү дээ. Тэр эмэгтэй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Харин тэр эмэгтэй ингэж олонний нүдэн дийл гарч олон нийтийн өмнөөс тусламж гуйхаагүй. Харин энэ од эрдний ихтер нь болохоор яг нэг тийм байдалд орохоос айсан байгаа байхгүй юу? Монголын ард иргэдийн тусламжийг л хүссэн ба ердүүлнэ. Тэгээд бас нөгөө сайхан яв. Нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эрдэнэ сүхийн ихнэр наран гаруу гэл бас л хүчирхийлэл төртдөг байсан талаараа ярьж ирсэн шүү дээ. Тэгээд тэр хэрэг яаж шийдэгдсэн бид нар мэдэхгүй. Хүснээс улаан тарих руу цохино. Дэнэс л одны толгой алуулам. Одоо нүдэнд харагдж байгаа нь ердөөл энэ 2 3 кейс л байна тий. Нүдэнд харагдахгүй цаана хідэн кейс байж болох вэ? Хідэн жил ингээд насаараа нөхөртөө дарлуулад амьдарч байгаа, хүчирхийлүүлээд амьдарч байгаа хідэн хүмүүс байж болох вэ? Өнөөдөр хүүхдээ өнжрүүлэхгүй, хүүхдээ эцэггүй өсгөхгүй гэсэндээ гүрийгээ цуг амьдарч байгаа хичнээн ээж нар байгаа болоо. Тэгэхээр үүнийг үзэж байгаа та яг өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд байгаа бол нөхөртөө зодуулдаг бол та хүүхдээ бодоод нөхрөөсөө салахгүй байна гэж бодож байвал таны буруу. Яагаад вэ гэхлээр таны хүүхэд хүчирхийлэл дунд энэ хүчирхийлэл бол байж болох хэвийн зүйлээ гэж сурч өсөж байгаа гэсэн үг. Таны эрэгтэй хүүхэд чинь эмэгтэй хүн зодох нь хэвийн байдаг асуудал гэж ойлгож байгаа. Харин таны охин хүүхэд чинь зодуулах нь байдаг л асуудал би зодуулж болно гэдэг сэтгэхүйдээ өсөж байгаа шүү дээ. Та үүнийг сайн бодоод үзээрэй. Хүүхдэд зодоо нүдэнтэй бүтэн амьдралаас зодоо нүдэнгүй тайван амьдрал чухал. Зодоо нүдэнгүй тайван ээжтэй гэж юм уу, аавтайгаа ч юм уу байх нь чухал. Миний хэлмээр байгаа дараачийн санаа нь болохоор огтуд минь ээ, муу залууст битгий татагдаач ээ. Кино зохиол дээр, драма дээр муу залуусыг өөртөө дурлуулад өөрчлөөд айгуу гоё амьдрдаг түүхүүд байдаг. Тэгэхээр тэр бол ерөөсөө л кино зохиол дараамдаар л байдаг зүйл, бодит амьдрал дээр хизээш тийм зүйл болохгүй. Энэ од эрдэнэ гэдэг залуугийн ингээд байгаа байдал нь харуул bad boy стайлны байгаа юм л да.
Өмнөх найз охинтойгоо өөрийн 4 цагт уулзаа явж байхдаа би чамайг зодж ийсэн үү гэхэд нөгөө найз охин нь үгүй гэж хэлжсэн шүү дээ. Хэрвээ чи зодоосон дөөрөөсөө болсон гэд. Одоо би та нарт нэг 5 жилийн өмнө хвшлийг үзүүлье л да. Ажил санал байна. Төвхний рүү орсон яриад. Одоо тэгээд яваад орсон чинь манай найз хөрөг гэдэг энийг байж байна. Тэгэхээр би найз хөрөг алгадаад авсан. За тэгээд хойд алгадаад авсан чинь рүү яаж юм байх юм мэдрээ гэлээ. Би дахиад очиж рүү гэж мод цаг. Ахын дэм чамаас өссөн. Энэ Улаанбаатараар дөрөв охин байж байгаа. Чи заавалч юу? Ахийнхаа найз хүнтэй заавалч юу яагаад? Тэгэд оромжлоод байгаа юм бэ? Энэ баарнд намайг бүх хүн тань. Бүх хамгаалагч тань. Тэгээд энэ бид хоёрыг энэ баарнд дотор явж байгааг харж ирсэн. Тэгээд хоёр ингээ ангалаад байж хахад хүн юу гэдэггүй. Хүн хүний муу дуртай. Хоёр түрүү миний нүдэн дээр байж хахад юм ярьчихгүй яагаад? Заавалч юу ингээд нэг тамхины өрөөнд юм хусаач гэж яагаад юм бэ? Намайг хоёр домжлоод байна. Энэ бичлэг дээр болохоор найз охины алгацсан гэдэг өөр ямар хөл юмшурж байна. Тэгэхээр өөрийнхөө одоогийнхоо эхнэрийг өөрийнхөө амнаас болж одоо алгадуулсан өөрийнхөө амнаас болж зодуулсан юм шигээр ярьж байгаа бол өмнө нь бол угаасаа найз охиноо бас алгаддаг л байсан байна. Тэгэд яг би яагаад од эрднийг bad boy гэж одоо хэлээд байна вэ гэхлээр би энэ хүнийг бол үзэн яддаг бол биш. Би энэ хүний талаар бол сайн мэдгүй. Яг миний хүндэлдэг дуртай хамтлагийн дуучин те эскүүлийн эрэгтэй дүү гэдгээр нь мэддэг. Яг одоо би энэ дөнгөж сайн бичлэгэн дээр болохоор тэр рукитэй одоо зодогнуудын болоод одоо хутгалсан гэдэг нэг хэрэг байдэн штэ. Тэр талаараа ингээд энэ юун дээр влог дээр ярьсан байгаа аахгүй юу. Энэ болохоор чи ямар нэртэй влог байла. Өдөр бүр өөр гэд одоо энэ 5 жилийн өмнө постчихсан. Одоо хүртэл YouTube дээр байгаа шүү. Тэгээд энэ дээр болохоор ингэж ярьсан байгаа юм. Рукиг болохоор өөрийнх нь үргэлдэг байсан найз охинтой уулзсан учраас гэтээ тэр яг нэг үргэж явах үед нь ингээд араар нь тавьж дундуур нь ороод уулзсан чинь биш юм байл л дээ. Энэ яриаг нь сонсохоор энэ од эрдэнэ гэдэг залуу тухайн үед тэр найз охиноос хэсэг салцсан байх үед нь руки уулзсан юм шиг байгаа юм. Тэгчээд буцаад нөгөө охинтойгоо буцаад нийлсэн юм шиг байгаа юм. Тэгээд буцаад нийлсэн байж байхдаа рукитэй хамт ингээд тамхины өрөөнд байж байгааг ингээд бариад тэгээд эвгүй санагдаад тэгээ найз охиноо алгадаад авсан гэж байгаа. Тэгээд түүний дараа болохоор бас ингээд 3-4 хэрүүл болж байгаад нэг ёктор төмөр олоод яг хутгаарч биш юм байна. Өөрийнхөө тайлбарлал дээр болохоор ёктор төмөр олоод тэгээд рукиг ингээд хоёр удаа хатгацсан байгаа байхгүй юу. Тэгээд түүнийгээ болохоор юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхлээр за ер нь ингээд ах цахаа мэдгүй намайг хүндлэхгүй байгаа учраас би энэ үйлдэлийг хийсэн. Тэгээд ер нь цаашдаач би энэ үйлдэлийг хийн зүгээр хутга байсан ч хамаагүй би дүрнэ гэж одоо тийм сүрдүүлэг маягийн зүйл яриад дуусч байгаа байхгүй энэ ярилцлаган дээрээ. За би та нарт үзүүлье. Би энэ дээр бол миний хэлэх юм байна. Энэ дээр ирсэн хутгач ах цах гэж юм байна. Нэг за эрэм гэж юм байна. Хипхоп гэдэг нэрийг амьдраад энэ амьдрал нь байр гэж нэ хүүхэд байхаа амьдрсан. Тэр дараалт болохоор эрэм гэдэг юм ах цах гэдэг хүндлэл гэдэг юм байсан бол ийм зүйл болохгүй. Хүндлэхгүйсэн болохоор явдаг төмөр. Тэгээд нүунийг хайрлаад байсан. Гэртэн байгаад ах дүүгийн барилдлагатай байсан. Дүү заавал энэ Улаанбаатараар дүүн охин байж хаад заавал ч миний хайртай гэсэн хүнээр болдоо. Би тэр хотог байсан ч баг магадгүй би тэгж хатах байсан баг. Миний хайртай гэсэн бүхнээр хүн оролдвол тэр зүйлээс би илүү зүйлийг хийх магадлал надад бас өндөр байсан баг те. Ямар тач гэсэн од эрдэнэ гэдэг хүн бол ихнэрээс уучлахгүйсэн. Өөрийнхөө стори дээр болох ингэж оруулсан байсан. Тэгээ хань минь чамдаа хайртай шүү. Бүх зүйл миний буруу. Ингэж хэлээд пост хийх төдий. Монгол улс хоёр дэшээ талцахгүй байх байлаа. Одоо тэгээд яа гэхвдээ хувь тавилан бид хоёр тхэн хэмтэн сайхан амьдрал заяасангүй гэд. Тэгээд түүнийхээ дараа болохоро бидний дунд багтах нэгч орон зай үлдсэнгүй. Энд хүрээд өндөрлөлөөдөө мөнх эрдэнэ чамд баярлалаа. Маргаашнаас юу ч болоогүй юм шиг ажил амьдралууд минь өрнөнөө. Ерөнхийдөө би болохоро мэдээж эмэгтэй хүн учраас эмэгтэйгийнхэн талд орж байгаа. Тэглээгээд би энэ од эрднийг бол үзэн ядаад ингээд буруутахад байсан юм байхгүй. Зүгээр би ингээд харахад хөөхнийхээ зүгээс ингээд харахад болохоор аль нь жоохон хязгаарыг давцсан юм болов. Яагаад аль нь гэж байгаа вэ гэхээр од эрдэнэ болохоор өөрөө ер нь яаж ч ууралж хэрэлдэж маргалдсан байсан эмэгтэй хүнд гар хүрч болохгүй. Энэ өөрийнхөө хуурай дүү байсан хүнийг хүртэл хутгалж чадчих штэ. Тэгснэ би бол үнийгээ намайг хин нэг хүндлэхгүй бол дараа нь дахиж ихэд ч бэлэн гэдгийг илэрхийлсэн. Тэгэхээр энэ хүн бол угаасаа өөрөө төвчээргүй уураа захирч чаддаг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн хууль хяналтын байгууллагаар дамжуулаад ч юм уу сэтгэл зүйн терапевт хэрэгтэй байгаа байхгүй юу? Ямар нэгэн хязгаар гэж байгаа штэ харилцааны хим хэмжүүр хязгаар гэж байгаа. Би бинийг хүндлэх ёстой гэр бүлд.
хэлж болохгүй үг гэж байна. Хэлж болох үг гэж байна. Тэгээ тэр хязгаар нь болохоор нудраг. Тэгээ хязгаарыг даваад нудраг оролцуулаад эмэгтэй хүнийг зохиж нүднийг нь өөрөө хязгаарыг давсан л үйлдэл байдаг байхгүй юу. Энэ залуугийн алдаа ерөөсөө хязгаарыг давцсан. Тэгээ улаан цай өөр эмэгтэйчүүдтэй уулзсангуудаа азаргаа баярлуулаа гэж постлчилүүдийг энэ ч гэсэн хязгаарыг давж байгаа үйлдэл. Тэгээд энэ залуу ингэж өөрөө маш олон удаа хязгаарыг давж эхнэрээ дормжилж ингэж зодож нүдэж байсан учраас нөгөө талд байсан эмэгтэй сошиал ертөнцид өөрийнхөө амьдралаа дэлгэрдэггүй байсан ингээд гүрийдэг байсан хүн ингээ аргаа барж байгаа байхгүй юу. Хязгаарыг ингээд адилхан давхаас өөр цамгуулж байгаа байхгүй юу. Тэг бүр амьдралаа дэлгэхээс өөр цамгуулж байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр хүчирхийлэл дунд байгаа учраас. Гэтэ одоо айл нь болохоор өөр өөрсдийнхөө хийсэн лайв бичлэгийг бол устгасан байгаа. Тэгээд шоу хурлаа хүлээж байгаа. Тэгээд ямар ч гэсэн шийдвэр нь гараад тэгээд асуудал шийдэгдэх л баг. Хүчирхийллийн эсрэг бүгдээрээ зогсмоор байна. Хүчирхийллийн эсрэг л зогсмоор байна. Гэр бүлд ерөөсөө хүчирхийлэл байж болохгүй гэдгийг л би хэлэх гэсэн юм. Энэ л миний санаа. За тэгээд өнөөдрийн миний бичлэгийг түрээд өндөрлж जैन. Тэгээд бичлэг маань таалагдвал лайк дараарай. Тэгээд өөрийнхөө үзэл бодлоо бас санал бодлоо комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд хамгийн чухал нь намайг subscribe хийгээрэй. Тэгээд би буцаж ирсэн учраас бичлэгээ маш идэвхтэйгээр хийхийг хичээх болно. За тэгээд бас миний инстаграмыг дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяр таа.